За яг энэ өчигдөр ажлын хэсгээр ярьсан л да. Ерөнхийдөө энэ сонсголын дараах дүгнэлт дээрээс нь засгийн газарт өгөх чиглэлийн тогтоолын төсөл орж ирсэн. Тэгээ яг сая ундраа гишүүн бас хэд хэдэн санал манд давхурдчихлаа. Нөгөө тал дээр энэ жаргалан гишүүний өргөж байгаа тогтоолын төслөө хэдүүлээ нэгтгээд нэг айтайхан чиглэл засгийн газар руу өгчээ. Тэр нь их зүйтэй саналууд гарсан байна. Тэгээ яг энэ дээр ер нь 3 гол зүйлд байгаа шүү дээ. Утаан дахиж хэдүүлээ ер нь нэг мөнгө зархаа байли. Энэ утаа гэдэг чинь далимдуулаад актер том бизнес болчихлоо гэдэг асуудал байгаа. Хоёрдугаарт эрчим хүчний болон дулааны халаалтын ямар технологиуд байгаа тэр технологиудыг нэвтрүүлээд иргэд түүнийг өөрсдөө сонголтоор ашиглах боломжийг нь төр сануулгах хэрэгтэй гэж бодож байгаа. Ерөнхий саналууд гэхэд дээрэс нь нэг байга жоохон нөөцөө нэг яндан утаанаас салж байгаа усуудаа нэг урамшуул болгодог систем рүү орчуул энэ ер нь явандаа гайгүй болчих واخа. Тэр тогтоолын төсөл дээр би өчигдөр гүн бас нэг ажлын хэсэг дээр байр суурь илэрхийлсэн. Тэр хатуу түлшийг нийслэл болоод орон нутгийн суурин газарт гэдэг дээр бол за яг нийслэл дээр бол ойлгож байгаа. Суурин газар гэдэг чинь аймгийн төв сумдын төвөд орно. Энэ болохгүй. Ерөөсөө ноолор шиг юм болно шүү. Нэг үлэхэд амьдралаас хол хөндөй. Суурин газар гэдэг чинь аймгийн төвийн оршин суугчид гэр өрхүүд сумын төвийн тэгээс үлд нь хоригддаг нэг бахан утааны далимдуусан аймаг төв дээр бас нэг бахан шахмал түвшний үйлдвэрүүд нэртэй юм болгоод тэгээ бахан бизнес очих гэсэн болгоомжууд байгаа дахиад хэлье. Яг үндсэндээ бол одоо манай төрөөс ингээ явуулж байгаа гаргаж байгаа бодлого нь зарим талаараа бас арай дэндүү амьдралаас хөндөй юмнууд гараад идэг. Сая нөгөө ноолор шиг юм болох вэ гэсэн болгоомжууд байгаа. Нэгийг нь дэмжих гэж байгаа нэрийн доор нөгөөх нь унахчих вэ гэдэг ийм болгоомжл байгаа гэдгийг хэлье.